За өдөржингийнхээ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр өнөөдөр ийм манай зохиогчтой уулзах цаг хөтөлбөрт нэг тийм нууц ноён гэдэг нь эсрэг нөхрийг оруулах гэж би бараг 2 сар хөдөлтлээ л да. Тэгэхээр энэ хүн болвол одоо тав хүн мэдж байгаа бах. Их Монголд сүүлийн үед гарсан орчуулгын номнуудаас нэлээд алдарт гарсан улс төрийн эдийн засгийн нэлээд том нөлөө үзүүлсэн ном бий. Энэ бол энэ эдийн засгийн алуурчны намжлал гэдэг Джон Перкинсийн энэ ном. Тэгэхээр энэ ном гарсны дараа ялангуяа Монголд оруулж байгаа хөрөнгө оруулалтын талаар за Монголын нөгөө хөгжил дэвшлийн талаар за олон улсын банк санхүүгийн байгууллагуудын явуулдаг бодлогын талаар ялангуяа Монголын нэлээд скетэн боловсралтай өндөр түвшний хэсэг ихэд эргэлздэг болсон. Энэ ном угаасаа гарсан газар болгонд яг тийм эргэлзээ төрүүлж идэг тийм алдартай ном юм билээ л дээ. Тэгээ энэ номыг орчуулсан хүн бол одоо манай боловсруулах энэ бол орчуулагч. Уг нь бол та бол инженер эдийн засгийн мэргэжилтэй юм байлээ тий. Би бол автоматик хэл механикийн инженер санхүү эдийн засгийн мэргэжилтэй хүн л дээ. Тий. Тэгэхээр би баярлаад байгаа юу гэхээр ийм номыг эдийн засгийн мэргэжлийн хүн л орчуулахгүй бол зүгээр хүн сонирхож орчуулахгүй байх гэж ойлгосон байхгүй. Энийг гарсны дараа 2 хүн хямаа ирсэн юм аа. Нэг нь энэ юбил бол 16 17-гийн нэмтлэг гэдэг манер бас яг энэ захиалга өгөөд эдийн засгийн хит миний өчил гэсэн нэрээр ийм шар хавцтай ингээд хийгээд хоошоос орчуулсан юм уу? Англиас орчуулсан юм лээ. Яг гарах гэжсэн чи таны гараад төрлөөр ингээд бестселлер болчихгүй. Нөгөөх нь энэ социал демократ намын Ганбаатар. Харин би олж үзсэн. Тий. Ганбаатараас орчуулсан. Гэтэ бас хоошоос орчуулсан байл шүү дээ. Тэгээ за одоо яста гаргандаа гэжсэн чи боловсролтын ном гараад ирсэн одоо. Би ингээд шатчлаа гэдэг чинь. Тэгээ энэ 3 ном бол яг тухайн үеийн нөхцөл байдал дээр гарцсан байхгүй гарах л хэвээр ном байсан юм л дээ тий. Тэгээ ингээ гараад ирсэн. Тэгээ би энийг орчуулсан үнгээ таныг хайгаад ирсэн. Энэ орж ирсэн л дээ. Тэгэхээр энэ Джон Перкинс гэдэг энэ хүн бол яг энэ эдийн засгийн алуурч нар. Одоо энэ бол юу болсон бэ шүү дээ? Монголд бол хиллэг болсон ба шүү дээ. Эдийн засгийн алуурч гэдэг хүмүүс мэддэг болчиход ярьдаг болсон. Томьёол болсон ба шүү дээ тий. Ийм юмар ажиллаж исэн хүн гэдэг байгаа юм л да. Тэгэхээр та энэ номыг яг орчуулах яг ажил яг хэдэг ирэлсэн бай та. Ер нь бол энэ номыг бол ном өөрөө 2004 онд бол гарсан. Тэгээд хэд хэдэн удаа бол хэвлэгдсэн ном л да. Би 2007 оны бол сүүлчээр энэ номыг анх сонссон. Тэгээд 2008 онд бол би нэг олж аваад орчуулсан. Ер нь орчуулгын хувьд бол би нэлээд дээх нь бол орчуулад бэлдсэн байсан. Тэгээд одоо яг сүүлчийн хэдэн бүлгүүдийн бол яг нэмж орчуулад ингээд гаргахад яг цаг хугацааны хувьд бол би тэр одоо манай нөхдүүдээс арай л урдцсан. Одоо арай л өмнө гаргацсан л хэрэг. Давал дээр 16 17-гийн нэмтлэгийн хэсэл нэг хагас салнарцсан. Харин тийм л юм. Хэм Ганбаатар ах бол яг орчуулаад бэлдсэн. Ер нь бол энэ номыг орчуулчаад ингээд гаргахгүй яах вэ гэд ингээд байж исэн чинь манай нэг найз над руу ингээд уцтаж гэлсэн л та. Чиний номыг бол энэ номны тухай сонир гарцсан байна гэд. Тэгээ тэр үед бол одоо энэ үндэсний шинэ номын дарга инх сайхан гоолуулгаас энэ номыг ер нь Монголын уншигчдад заавал хүргэх ёстой ном байна гэж тэр тухай бол ярьслаг өгсөн байсан. Өөрөө уншицсан. Тэгээ англиар уншсан байсан. Тэгээд ягаад ч бидний яг одоо цаг хугацааны юм талаасаа бол яг олон улсууд л яг энийг гаргая гэсэн ийм л хүсэл эрмэлзэл. Яг тэр үед оюутлогын гэр яг батлагдсан байсан шүү дээ. Тий, оюутлог. Яг батлагдаад тэгэл араас нь энэ гарч ирээл. Тэр нэг оюутлогын гэрийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол ерөөсөө энийг л барьсан шүү дээ. За ерөөсөө наадвал чи ингэж сүтгэдэг юм биш шүү. Тэ? Улсын эдийн засгуудыг ингэж юм байна. Тэгээ би уншаад сүлд нь юу гэж бодсон гэхээр оройроо нэг юм арга шиг болсон л да. Ленин нэг үг байдсан шүү дээ. Империализм бол капитализмын сүүлчийн шатмон гэдэг. 17 оны үг шүү дээ, тий. Тэгээд гайхаад байхгүй. Яагаад империализм сүүлчийн шат гэдэг. Энэ нөхөр одоо ингээд капитализм буцаад дэлхийд дахинд ялчлаа, тий. Гэтэл дэлхийн ертөнцийн байж л 200 гаруйс тусгаар тогтносон хэвээрээ болж байна. Империализм чинь унлаа. Нөгөө дэлхийн том гүрнүүд улс орнуудыг иргэшээдэг үе байхгүй, зэрэг зэвсгэр дайрдаг үе байхгүй гэж бодоод исэн чинь өнөөх нь илүү нарийн бөгөөд далд ажиллагаа болцсон байж. Нөгөө 60-аад онд бичдэг байсан ялангуяа коммунист эдийн засгчид бас бичдэг л байсан. Эдийн засгийн неоколоничлалын бодлого гэдэг чинь цэрэг зэвсэг юу хүчээр ш бүр аргагүй нөхцөл бол хэрэглэнэ. Бусад үед бол наадвал чи эдийн засгийн аргаар колоничлал шүү. Гэхдээ тэр үед чи нөгөө Аз, Африк, Латин Америкийг үзэл сурталаар бөмбөгддөг байлаа шүү дээ. Ингэж дуусгадаг шүү наадвал чи ингээд. Бидний Иранд хувьсгал хийхдээ Сингапур, Япон, Тайван гэж хараад
хосгол хийцэн. Тэгээ 20 жилийн дараа эргээ харсан чинь нөгөө бөмбөгдөг байсан Аз аврал Латин Америкийнхаас амар орцсон. Гэтэл тэрийг яаж шийдэх юм бэ гэсэн чинь яг энэ ном дээр нууцсан байж байгаа байхгүй юм. Тий. Энэ Перкинс гэдэг хүн бол өөрөө алуурчин гэсэн тий. Алуурчин эдийн засгийн алуурчин юм. Ер нь Джон Перкинс бол Америкийн нэгдсэн улсын иргэн. Тэгээд хөрөнгө оруулалтын Мэйн гэж бол корпорацид ажиллаж байсан. Энэ бол олон улсын валютын сангийн шугаар бол одоо хөгжиж байгаа 3 дахь ертөнцийн орнуудад янз бүрийн төсөл хэрэгжүүлдэг бас олон ийм компаниудын нэг л да Мэйн гэдэг бол. Тэгээд тэнд бол ахлах эдийн засгч хүртэл бол дэвшиж болоод ажиллахдаа Аз, Латин Америкийн ойролт орнуудын бол олон улсад яг энэ эдийн засгийг эвдэн сүйтгэх, эдийн засгийн бол одоо хэвийн годрлыг алдагдуулах улс орнуудын бол асар их одоо өрийн дарамтанд их энэ үйл ажиллагааны гэрч болсон юм л да. Тэгэд өөрийнхөө энэ одоо тулсан амьдрал, өөрийнхөө дотор нь оролцож байсан энэ төслүүдийн тухай тэрэн дээр бол ийм бодиттой баримтууд дээр түшиглээд энэ номыг бол гаргасан байна. Тэр нь ямар нөлөө үзүүлсэн вэ? Нарийн бичсэн. Манайр бол энэ номыг гаргах гэж 2 3 удаа оролцсон байлээ шүү. Ер нь бол энэ номыг бол 4 удаа бол өөрөө бичиж эхэлсэн. Гэхдээ тэрэн дотор янз бүрийн бол одоо улс төрийн нөхцөл байдал, янз бүрийн бол байдлаар манайр дарамт шахалтууд ирж ирсэн. Зарим нь бол одоо та энэ номоо бол одоо бичихгүй байвал тодорхой өндөр цалинтай ажилд бол өшөө таныг бол дэвшүүлж болж байна. Янз бүрийн байдлаар шахалт дарамт ирсэн. Тэгэхэд энэ гол нь хоошин тавьсаж явсаар байж байгаад 2001 оны 9 сарын 11-ний үйл явдлын дараа бол энэ хүн өөрөө энэ номыг бичиж гаргахгүй бол энэ дэлхийн ертөнц бол ер нь манай дэлхий бол өөрийнхөө суурил руугаа явж байгаа юм байна л гэдэг юм дүгнэлтээс. Тийм учраас бол энэ бол Америкийн иргэнийхээ хувьд энэ бол капитализмын сүүлчийн шат болсон одоо империализм бол үнэхээр энэ бол хүн төрлөختөн устгах ийм хэмжээнд ирчээд байна гэдгийг энэ хүн сайн ойлгосны үндсэн дээрээс ер нь энэ тухай хүмүүст хүргэе. Ягаад бол энэ мэдээллүүдийг элдв янзын бол одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гардаг энэ элдв янзын хоосон жилчээ өнөдөр дандаа халахалж явдаг. Хүмүүс энийг бол мэддэггүй. Хүмүүс ердөөсөө энэ телевизэр бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өгж байгаа юмыг л энийг л үнэн гэж боддог. Энэ хэдэн Dow Jones мөн сэдийн индекс за нөгөө нэг инфляцийн төвшин мөвшин хөгжлийн дотоодын бүтээгдэхүүн 1 хонд оногдох юу энэ гэх ердөө нэг хэдэн тийм тонтол бид яваад идэв билээ ш. За яг ингээд уншихаас цаана болстой өндөө өөр хаос болоод бүр ингээд сүрээд тусцсан байдаг юм л тийм. Тэр тухайл бол энэ ном байгаа. Ер нь тэгэд энэ номны гол одоо санаа энэ хүмүүст хүргэх гээд байгаа гол юм болох гэдэг ер нь эдийн засгийг бол ямар нэгэн тухайн тусгаар тогтносон улсыг бол жидөрөө хэллээ. Дээхэн үед бол ямар нэгэн цэрэг зэвсгийн хүчээр эзэлж явдаг байсан бол одоо тэрийг бол илүү нарийн далд аргаар, илүү хорлонтой аргаар тэр ард түмнийг хизээч мултарч гарахгүй тийм мөнхийн өрийн дөнгөнд хийх ийм зорилготой үндэстэн дамсан корпорациудад олон улсуудад байрлалтай том гам одоо сангууд, сан банкуд тэгээд зарим бол засгийн газруудын дэмжлэгтэйгээр энэ үйлчилгээ хийж ирсэн юм л юм байна. Одоо бол бид нар ингээд тэртээ дөрвөө хүмүүс бол одоогоор мэдж байгаа дэлхий дахин бол маш их тогтворгүй байдалтай энэ тэнд бол одоо хувьсгал тэмцэл бослогонууд гараад энэ бүгдийн бол цаад учир шалтгаан бол нэг тэрийг бол юу ч өөр үгээр одоо халахлах гэж тэрний бол одоо явал болж байгаа үйл явдлыг өөр халахлаж оролцсон тэрний бол мөн чанарт нь хамгийн цаатлынхан ухт нь энэ л байж байгаа ч гэдэг. Ийм л үйл явдал. Тийм байна. Энээс хойш их ч олон юм тодорхой болж байна. За энэ юунууд манай хүмүүс Латин Америкт их мундаг ажилласан юм байна лээ. Сауди Араб тий ямар улсууд байсан. Индонез гэдэг. Панам, Эквадор, одоо Саудын Араб энэ төрлийн ер нь тийм 90 зууны том бол төслүүд манай бол дэлхийн өөрийнх нь одоогийн байж байгаа нүүр царайг хувирах гэд одоо тодорхой бол одоо үүрэг гүйцэтгсэн энэ том төслүүдэд оролцож байсан. Энэ тэгээд тэр хүний бол өөрийнх нь бол энэ номон дээр бичсэн улаан цайн бол одоо ийм буруу хүн төрлөختний эсрэг тухайн ард түмний эсрэг тухайн тэр улс орны бол эдийн засгийн эсрэг ийм үйл ажиллагаануудыг өөр халахулж янз бүрийн бол одоо чинь хөгжил цэцгэлтийг авчрахыг амласан одоо тодорхой тусламжийн зээлийн төслүүдийг тэртээ бид нар мэдж байгуулалтын төслүүд тий бид нар тэртээ тэрийг бол энэ сүүлийн 20 жил бол бид нар хүн бүхэн харж байгаа шүү дээ. Хараад хахад Панамын сувг за тэр Сауди Арабын тэр нефтийн замхгууд тий тэгээд гой юмнууд явж байна л да. Тэгээд ингээ амьдрал өөрчлөгчсөн. Гэтэ манайр ингээд яг явхаар нөгөө хоёр өөр ертөнц харагдаад байдаг. Баячууд насарсан гоё ертөнц.
ядуусын ертөнцтэй. Дэлхийн нийт харахаараа тэр ус тэгж өгч чинь, энэ ус ингэж өгч чинь гэж бүгд хараад байдаг. Зүгээр гайхалтай. Энэ чинь цаана юу байгаа гэхээр энэ төсөл хөтөлбөрүүдийг ашиггүй байсан ч гэсэн толгож хүлээлгдэг. Дараа нь энэ том бүтээн байгуулалтыг иргэд хүмүүс харчаад ямар уу байшинтай юутай болчих гээд бүгд хумраад хүлээн зөвшөөрдөг. Тэгээ хянах гэж оролцсныг устгачаад байгаа тийм. Одоо бол ер нь хүн бүхэн одоо бас тодорхой бас мэдээлэлтэй болоод хүмүүс ойлгодог болчихсон. Ер нь бол олон улсын валютын сан дэлхийн банкнуудаас бол энэ буруу хөгжилтэй тэд нар бол бидний 3 дахь ертөнцийн орнууд гэж нэрлэдэг шүү дээ. Энд явж байгаа энэ үйл явдал бол ганцхан бидний манай ард түмнүүдийн энэ нугас болоод байгаа юм биш. Энэ гадна талаас маш хүчтэй нөлөөлөл байна. Жид дөрөв хэллээ. Үнэхээр биднэрт бол энэ бүх бодлогуудыг тулгын хүлээлгдэг. Энэ бодлого чинь өөрөө бол тодорхой нэртэй хаягтай ш. Энийг бол Вашингтоны консенсус гэд нэрлэдэг. Вашингтоны бол зөвшил. Тэрэн дөр тодорхой бол ардан бодлого байж байгаа байхгүй. Ямар ч улсуудад тулгын хүлээлгэж явах хэрэгтэй. Энэ нь бол төрийн өмчүүдийг говьжил. Тэ? Одоо эдийн засгийг либералчил. Төрийн бүх зохицуултыг үгүй хэл. Тэн дотор эмх самраагүй байдлыг бий болгох. Гадаад худалдааг либералчил. Дотоодын бол одоо үндэсний үйлдвэрлэгч нарыг хамгаалж исэн бүх бодлого тарифын бодлогуудыг устдаг. Бүх үе таалгаа бол үндэсний давсан энэ корпорациудад чөлөөтэй нээж өг. Хамгийн гол нь бас хүн ардынхаа болоод чиглэсэн энэ нийгмийн одоо чанартай юм төслүүдийг бүгдийг нь хомж дандаа төсвийн бол одоо сахилга бат гэдэг нэрийн дор өрдөөсөө дандаа хүн амыг ядууралд түлхэх ийм бодлогуудыг зориуд хийж ирж байна. Одоо манайд бол гом галзуу манайх бол үнэхээр одоо үнэхээр заримдаа бол бодож байхад харамсмаар манай улсууд үнэхээр заримдаа баахан л морь унсан толгойг улсууд л гүйлдэг давхилдаад ах шиг санагддаг байна. Энэ улс орон хаашаа явж байна? Өнөөдөр бол хүмүүс зарим хүмүүс ярьж болно та одоо олон байшин барьчаад энэ бүх байшин хагчаад байна. Өндөр байшинтай болчиход байна. Энэ одоо ингээд дүгжрээ гэдэг утаа гэдэг бол хөгжлийн бас нэг сөрөг талч шиг нэрэд байгаа байна. Энэ бүгдээрээ эн чинь бүгдээрээ зээлийн мөнгөн дээр л тогтож байгаа шүү дээ. Маргааш зээл олохгүй байдаг гэж зээлээ буцаагаад эргүүлээд татгатал Монгол бол үнэхээр сүйрлийн хар хангалуул нисэн шүү дээ. Өөр ямар ч арга байхгүй. Энэ бол хөгжил цэцэглэл биш. Манай хүн амын 50 орчим хувь нь бол ядуу дорой амьдарч байна. Хүн ам бол өдрөөс өдрөд ирэх тутам дундад давхарх бол байхгүй. Ядуусын игнэр рүү шилжиж байна. Манай бол хэд баячууд нийгмийн бол одоо чинь бүх одоо баялагийг цөлмөж байна. Энийг хүмүүс бүхэн харж байгаа шүү дээ. Энэ бол анзаардаг хүн байна. Бүр ингээд гайхаад уржиг дээр төрөчн 7 хоногт би ингээд интернет хараа сууж исэн чинь ган хоёр гинт сангийн нийтээс цочирдж байна л да. 100-аас 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай хүн Монголын нийт хадгалах эзэмшигчдийн 0.1% байт юм байна. Тэр 0.1% Монголын нийт хадгаламжийн 48% ингээд бацж штэ. Түүгээр халчихгүй. Тийм л байна. Энэ чинь баялагын хөрөлт юу гэсэн үг вэ? Одоо бол манай нийгэмд бол энэ тэгш бус энэ байдал бол үнэхээр газар аваад байгаа байхгүй. Тэгээд тэр баяжаад байгаа улсууд нь бол одоо зэрэг чинь биднээс ондоо бол дөрвөн гартай, дөрвөн хөлтэй ч юм уу. Эсвэл тэдний өрдөөс сод ухаантай тэд нар хизээч ундч хэвтдэггүй байнгын ажиллаж яадаг. Тийм учраас бол тэд нар тийм хөрөнгө тийм байхгүй шүү дээ. Тэд нар бол янз